аз жаргалын хөндий. Амар тайван баяр хөөрөөр дүүрэн нэгэн үзэсгэлэнтэй хөндийд дүүгийн даагийн хоёр амьдардаг байжээ. Энэ бол дүүги. Сэргэлэн цаваа дүүгийн хамгийн дуртай зүйл нь онгоц бололтой. Илгэмжирлээ. Ирчихсэн байна. Ямар гоё вэ? Янзтай. Энэ миний хүсчихсэн шин загвар мөн байна. Хай. Энэ ястай хордон нисэх байх та. Харин энэ бол дааги. Хичээнгүй бяцхан тэрээр өглөө эртлэн босож дуртай номоо уншин сууна. Туулай. Бомбог. Сор. Хөөе, даги. Энийг хардаа. Наадах чинь юу вэ? Хонгоц юм уу? Тий. Бас удирдлагатай. Пөөх, тийм үү? Ямар гоё харагдаж байна. Хөөе, би нэг харж болох уу? Тэг. Гоёнгтой байгаа үед. Хөөх. Энэ их өндөр төхөөрөх байх та. Тэгвэл хоёулаа энийг нисгэж үзэх үү? Тэгье. Аюу. Гэхдээ энийг яаж асаах юм болоо? Асаах товчлоор байх ёстой доо. Одоохоо энэ юм болоо? Вау! Ястай. Даги, одоо би өдөрдий. Одоохоо. Одоо би л дээ. Одоохон л доо жаахан байж. Одоо би нисгэж үзье. Одоохон л доо би ганцхан. Ажил дээ. Би нисгэж үзье. Тэдэнд шинэхэн онгоц тун сонирхолтой санагджээ. Дүүгийн тэсгэлгүй даагийн гардах удирдлагыг булаацалдлаа. Өчгөлдөө. Байж л доо. Миний штэ. Усан дунчглаа. За тэр тоглоомоо булаацалдах нь тийм ч сайн зүйл биш байгаа вэ хүүхдүүдээ. Даги хэл гимшингүү харагдаж байна. Дүүги. Намайг үнэхээр уучлаарай. Одоо хоёулаа ийм онгоцтой болж чадахгүй л байх та. Ямар өөрсдөө жинхэнэ онгоц хийж чадах биш. Юу гэнэ? Дүүги. Надад нэг шин санаа төрлөө. Юу? Ингээд. Бэрэрэ. Бэчорэ. Хогоргорэ. Ингээд тууслаа да. Одоо хоёулаа хамтдаа нисэх туршилт хийцгээе. Асаалаа шүү. Даги. Биднэ. Урагшаа!
Болгоомжтой. Дүүгийн тэнд робо явж байна шүү. Ааха. Болгоомжтой. Найзууд хамтын хүчээр онгоц бүтээж чадлаа. Хамт найзууд хамтдаа байхдаа үргэлж хүчтэй байдаг юм шүү. Топ Genus-ийн зөвлөмж. Найзуудаа, дүүгийн таагийн зөвлөгөө болон эхэлж байна. Та нар хин нэгний гомдоосон бол заавал уучлалт гуйж бас чамд тусалсан найздаа баярлалаа гэж дандаа хэлж байгаарай. Тэгэлгүй ах уу? Талархлын үг сонссон бас уучлалт гуйж чадсан хүмүүс дандаа аз жаргалтай байдаг юм шүү. Зөвлөгөөтэй хамтдаа байсан мундаг найз нартаа баярлалаа. Топ Genus-ийн зөвлөмж. Үргэлжлэлийг видео сангаас